сайн байцгаана уу? Suzuki төвийн ерөнхий инженер Цэрэн Самбай. За та бүхэндээ зориулаад одоо зуны удирдал манайхан их хөдөө гадаа явсан, гол усаар их гаталсан учраас одоо өвлийн удирдал ирж байгаатай холбогдуулан за явх ангийн тос болон хөргөлтийн шингэн за тэгээд үндсэн хороо, туслах хороо гэд тэр шингнүүдэд шалгах за хаана байдаг байрлалуудыг би та бүхэнд өнөөдөр хүргэж танилцуулъя. За машиныг цөмөрө өргөж. За Jimny маань болохоор бус машинуудыг бодвол илүү онцлогтой байдаг. Энэ болохоор одоо урд хойноо хамаарах буюу манайхны ярьж сурсанаар одоо чулаагтай гэж ярьсан байдаг. Урд хойд тэнхлэгтэй яг адилхан хамаарах тэнхлэгтэй байдаг. Тэгээ үлдвэрийн заалт буюу 40 см-ээс дээш давсан усаар туулсан тохиолдолд ерөнхийдөө зайлшгүй урд эрдвөхтөр болон хойд эрдвөхтрийн тосыг энэ одоо энэ хүйсний болт буюу тос хийдэг контрол болторыг авч ингэж тосны төвшинг болон өнгийг шалгах боломжтой байдаг. За энэ дэрэг маань болохоор одоо шин дэрэг учраас энэ бүх тосны төвшингүүд бол хэвэн байгаа. За тэгээд мөн одоо машин маань одоо ингээд нөгөө гол усаар их яваад тэгээд их бохирдоод ирэхээр чулаакн дээр байдаг. Яг ингээд 40 см-д одоо зурж идэг амьсгалах калабн байдаг. Энэ маань гацаа орсноос болоод нэг бол энэ юм шүргүүдээ зөхөгдөд мултраад унцгаар ерөнхийдөө чулаак руу тосорох, ус орох магадaltaй байдаг. Тийм учраас энийг маш сайн шалгуулна шүү. Тэгээд одоо хүүтний үйлрэл ирж байгаатай холбогдуулан яг гадаа хонуулаг тэрнүүдэд их хвчлэнгийн тэр докторын тостой байжгаад, устай байжгаад хөлдчих юм бол хамаагүй хөдлөх гэж хүчилж байгаад өөр юмудаа эвдэх магадaltaй байдаг учраас одоо эднэрийгээ зайлшгүй шалгуулаарай та бүхэн. За тэгээ мөн адил одоо Jimny маань үндсэн хороо буюу үндсэн хороо дээр мөн туслах хороо гэдэг туслах хороо нь тусдаа суйрлагддаг. Энэ тусдаа суйрлагддаг нь болохоор одоо дээрээсээ шүүбийн суулж үзэх боломжгүй байдаг учраас заавал доороос нь орж ингэж туслах хоровны тосыг шалгадаг. Тийм учраас энэ туслах хоровны тосыг мөн адил бас шалгуулах шаардлагатай байдаг. За энэ болохоор одоо энэ хойноо яг нэг доороо байдаг нь соронцтой хүүсний болтон соронцтой тэрэн дээрээ төмрийн хог хаягдлаа өөрөө шүүж авч идэг. За дээрээ байдаг нь болохоор зорон зүгөө тэрнгээр тосоо хийх буюу тосныхоо төвшин шалгах зорилттой байдаг. За хойд эрдвөхтрийн тос мөн адил яг хойноос ил харагдчихэдэг. Энэ дээдлийн хойдлын тос нэмдэг болон шалгадаг болтоо тайлаад дорсныхоо төвшинг шалгана, өнгийг бас шалгана. За тэгээд энэ гурван тосыг бол ерөнхийдөө явх ангийн тоснуудыг шалгах бүрэн боломжтой. Энэ нь болохоор ямар маркийн тос орох вэ гэхээр хэрэглэгчдийн өөрт ирдэг гарын авлага ном байдаг. Тэрний хамгийн арын хуудсан дээр, арын хавцсан дээр хаана ямар төрлийн тос орох уу гэдэг бүх заалтууд нь ер нь байдаг шүү. Явах уу. За эдгээр тосоо шатныг надад нэг алчуур өгч. За эдгээр тосоо шалгасан бол мэдээж гой зэсгүүдийн тосныг цэвэрлэгээд за тэгээд үйлдвэрийн заасан лимитийн дагуу торктой ширээ чангалж төвшөнд навчнаа.